Билэн. Өөр зах гэдэг 29 настай. Би өөрөө загварын талын мэргэжилтэй. Гэхдээ сүүлийн үед бол дандаа компаниудын фэшн маркетинг дээр ажиллаж исэн. Одоогоор өөрөө YouTube дээр анхаарад бас давхар сураад байж байгаа. Өнөөдрийн хувцас бол бараг л миний өдөр тутмын хувцас. Өнөөдөр орой хичээлтэй байдаг. Тийм болохоор ер нь жоохон дараахан ажил хэрэгж хувцасыг оролцдог. Байнгын хувцас дандаа л аксессуар илүү нэмэлтээр орж ирдэг. Арай аксессуараар өөрийгөө илэрхийлдэг гэх юм уу? Маш чухал. Хүн өөрийгөө аягүй илэрхийлэх хамгийн амархан зүйл бол хувцас л гэдэг тийм. Би ер нь бол Prada амар дуртай. Гэхдээ зүгээр одоо fast fashion талтай гэх юм бол мэдээж ASOS, Zara гэх янз бүр байдаг. Бүгд юм хоёр. Камер бол байнга байдаг. Тэрнээс гадна гэхдээ камер заавал нэг бичлэг хийгээд ахтаач бичлээ зүгээр яагаад ч амьдралын гоё мөчүүдийг авах хэрэгтэй болвол камер дээр бичдэг дараа нь өөртөө бэлтгэх гээд за тэгээ дараагийн зүйлх юм бол уруул нэг класс. Уруул хувийн хаяг ерөөсө төвчиж ядгүй тийм болохоор дандаа класстай явдаг. Нэг их хээтэй юм зүудээдгүү тэрнээс гадна нян өнгөтэй ч юм уу тийм зүйлсээс аягүй зайлсхийдэг. Ирээдүйн зорилго гэх юм бол одоо сайн онц сурчаад дахиад сурна. Одоо энэ хичээлээ сайн онц сурч юм бол дахиад энэ чиглэлээр дахин суралцсан. Юу ч гэсэн ойрын 5 жилийг бол сурлаганд зарцуулна гэж төлөвлөж байгаа. Бичлэг, видео контентийг тал дээр аягүй их цаг зарцуулдаг. Тэгэхээр чанартай хувцсыг өөрийн стилдээ уялдуулаад бас трендж байлгаж болно шүү. Тийм ч чанартай хувцсыг л үздэг.